Иргэд оюутан сурагчдын эрх зүйн боловсролд зориулан бүтээв. Хүний эрх эрхчлөө. Хүний эрх гэж юу вэ? Хүний эрх гэдэг нь товчхондоо хүн болж төрсний хувь заягдсан ямар нэгэн ялгаатай байдлаас үл хамааран эдлвэл зохих эрхчлөөг хүний эрх гэнэ. Эрхчлөө гэж юу вэ? Эрхчлөөний олон хэлбэр байдаг. Хүссэн зүйлээ хийх, эсхийх нь хувь хүний эрхчлөө. Өөрсдийн дүрм журмаа тогтоож тэднийгээ дагаж мөрдөх нь аливаа нийгмийн эрхчлөө. Эрхчлөө үргэлж хязгаартай. Хүн бүр ижил үйлдэл хийвэл юу болохыг өөрөөсөө байнга асуух ёстой. Хэрэв хүн хүссэн зүйлээ хийвэл бусдын хувийн эрхчлөө зөрчигддөг. Жишээлбэл замын хөдөлгөөнд машинтай оролцож байгаа үедээ гэрлэн тохионы улаанаар гарвал хэн нэгнийг гэмтэх эрсдэлтэй. Эсвэл шөнийн цагаар чанга хөгжим сонсвол хөшүүдтэй саад болно. Тиймээс бид хувь хүний эрх чөлөөнд эрсдэл үүсгэхгүйгээр түүнийг хязгаарлах хууль журамтай байх шаардлагатай. Энэхүү зорилгоор тухайн нийгэм чөлөөт сонгуулиар төлөөллөө сонгож засгийн газраа бүрдүүлдэг. Хүний эрх чөлөөний дүгнэлт хэсэгт хүний эрх чөлөө нь хүн бүр төрснөөсөө эдэлдэг хинээс ч хамааралгүй салшгүй үнэт зүйл юм. Амьд явах эрх чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, шударга шүүхээр шүлгэх зэрэг эрхүүд нь хүний нэр төр, аюулгүй байдал, амьдралын чанарыг хамгаалдаг суурь үндэс болдог. Монгол улсад хүний эрх эрхчлөө үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажуулсан боловч бодит амьдрал дээр хууль хэрэгжилж сулрах албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал зэргээс шалтгаалan зөрчигдөх тохиолдол гарсаар байна. Гэсэн ч эргэн гомдол гаргах, шүүхээр шийдвэрлүүлэх, хүний эрхийн үндэсний комист хандах замаар эрхээ хамгаалах боломж бүрэн байдаг нь чухал ач холбогдолтой. Хүн бүр төрхөөсөө эрх чөлөөтэй нэр төр эрх мэдлийн хувьд адил тэгш байна. Иймд хүний эрх чөлөөг хангахын тулд төр хууль ёсыг чанд мөрдөх, албан тушаалтнууд хариуцлагатай байх, иргэд бүр эрхээ мэдэж хамгаалж чаддаг байх шаардлагатай.